Турбо киносогт эргээд тавтан морил бид энэ удаад 2021 онд нээлттэй хийжсэн хаан Ричард киног та бүхэнд ярьж өгөх гэж байна. Ингээд кинонд орцгоё. Ричард Вильямсын охид болох Венус Сирене нарыг теннисний спортын агуу тамирчид болохоор тасралтгүй бэлдэж байгаагаа хэлж тэдний дасгалжуулагч болох талаар теннисний дасгалжуулагчтай уулзгаар нэгэн гольф теннисний клубт очсноор кино эхэлдэг. Түүний уулзсан хүн бол Ричардын гарал үүслээс болж эсвэл дараагийн том тамирчин болохоор хүүхдүүдэд хүчилдэг эцэг эхчүүдээс залхсан учраас татгалзан хариу өгдөг. Венус Сирене нар компетент их өөрсдийн амьдардаг хорооллынхан айлуудаар утасны ном тарааж явна. Тэгж явсараа тэдний замын эсрэг талд байдаг хатагтай Стриклиндийн гэрт ирдэг. Тэр Ричардыг октоо гадаа бороотод дасгал сургуульд хийлгэж байгааг анзаараад түүний хүүхэд хүмүүжүүлэх арга барилыг нь байнга шүүмжилдэг байв. Ричард дөхөж очиод октод хатагтай Стриклиндтэй ярихгүй байхыг, харин хатагтайд ч охидтой ярихгүй байхыг хэлдэг. Учир нь тэр эмэгтэй хийдэг ганц зүйл нь түүнийг уурлуулах гэж оролдох явдал байв. Ричард октоо автобусандаа суулган Венус Сирене нартай дасгал сургуулиуд хийж болох парк руу авч явдаг. Түүнийг хичээлээ хийж явах зур рок гих танхаа итгээд дарамтлаад бүдүүлэг үгс хэлж үднэ. Ричард октоо автобусанд суулгаад рок дээр очиж түүнийг дарамтлахаа байлхийг тоолж баршгүй олон удаа хэлснээ сануулan мөн нүүрэлцэн боловч рок болон түүний нөхөд Ричардыг зүгээр л доромжилж рок түүнийг зохиж өшгөлдөг. Тэднийг гэртээ харихад Ричард Брендитэй ярилцдаг. Бренди Ричардын октыг агуу тамирчин болохоор бэлдэж байгаа арга барилд санаа зовж байгаагаа хэлсэн ч Ричард Венус Сирене хоёрыг домог болно гэдэгт итгэлтэй байлаа. Дараа нь тэрээр хамгаалагчийн шөнийн ажилдаа явдаг. Тэндээ октод дасгалжуулагч болох хэн нэгнийг үргэлжлүүлэн хайсаар байдаг. Ричард Вик Брэдиний заварчилгааны видеог үзснийхэн дараа түүнтэй уулзаж Венус Сирене нарын авиас чадварыг харуулсан видео бичлэгийг бичлэн үзүүлсэн боловч Вик тэднийг сайн гэж бодсон ч дасгалжуулагч болохоос татгалцдаг. Тэр шөнө гэр бүлээ оройн хоолнд авч явсныхан дараа Ричард парк руу ганцаараа дасгал хийхээр явна. Рок болон түүний гар хүрэл бологч дахин гарч ирж Ричардыг доромжлон дарамтлана. Тэр тэднээс холдохыг хичээсэн боловч Рок түүнлийн талаар дахин бүдүүлэг үг хэлэхэд Ричард түүний нүүрлүү теннисний зохиороо хүчрээ зогтдог. Рокийн залуус Ричардыг зодож эхэлнэ. Рок бууга гаргаж ирэн Ричардыг занал хийсэн боловч хинч түүнд санаа тавихгүй учраас зүгээр орхихоор шийднэ. Үүний дараа Ричард ажлынхан бууг авч Рокийг хайн хороолоор машинаар явдаг. Тэр тэднийг нэгэн дэлгүүрийн гадна байхыг олж хараад бууга барин тэднэрүү алхаж эхэлмэгц өөр нэг машин хажуугаар өнгөрдөг. Тэгэхдээ Рокийг буутчихна. Ричардыг тэр дор нь тэр газраас явхад хүргэлээ. Тэр гэртээ харьлаа. Бренди түүний шархыг нь цэвэрлэж боож өгнө. Маргааш нь Ричард Венус Сирене нарыг дасгалжуулагч Пол Квентитэй уулзна гэж найдан нэгэн гольф теннисний клубт авчирдаг. Тэд Полыг Джон Макенро, Пит Самприс нартаа бэлтгэл хийж байгааг нь олж харна. Хэдийгээр Пол өсвөр үеийнхнийг авахгүй гэж зүтгэсэн ч Ричард түүнийг октод юу ч чаддгаа харуулах боломж олгох хүртэл нь шахсаар зөвшөөрүүлж чаддаг. Тэд Венустай хэдэн бомбог зохиж тоглоод харсан зүйлдээ үнэхээр гайхдаг. Дараа нь Ричард охидтой хамт гэртээ хардаг. Охид эгч нартай дасгалжуулагчтай болсон талаараа хэлнэ. Гэвч Ричард Брендид Пол зөвхөн Венусыг өн төлбөргөө дасгалжуулах сонирхолтой байгааг хэлдэг. Ричард Венусыг Полоор дасгалжуулахаар авч явдаг бол Бренди Сиренаг дасгалжуулахад туслахаар үлддэг. Ричард Венуст зохицолтой нээлттэй болохыг хэлж байгаа Полын зааварт нь саад болдог. Учир нь Ричард түүнийг тоглоход хамгийн тохиромжтой зөв зохицолт ямар байх ёстойг өөрөө мэддэг гэж итгэдэг байв. Дараа нь Пол Ричард Венус хоёрт нэгэн тоглолтыг үзүүлж өсвөр үеийнхний тэмцээнээс эхлэх хэрэгтэй гэдэгт итгүүлдэг. Тэд ч зөвшөөрнө. Венус өсвөр үеийнхний тэмцээнд орж өөрийн насны бусад охидтой өрсөлдөн цаашлаа тэднийг бүгдийг нь хождог. Нэг тэмцээний дараа охид бүгд баярлаж Венусын ялалтаар гайхуулан магтаж байв. Ричард тэднийг бүгдийг нэг дэлгүүрлээ хамт оруулаад өөрөө машина унан гэрлүүгээ явж эхэлдэг. Учир нь тэр тэдэнд гайхуулж сайрхахгүй байхыг хэлсэн бөгөөд эхнэр нь юунд нь уурлаж машина яг одоо зогсоохыг түүнд тушаана. Тэднийг суулгах хүртэл октыг гэрлүүгээ 3 миль газар алхуулахад бэлэн байв. Гэртээ харихад Ричард тэдэнд даруй зангийн тухай сургамжилж өгөхийн тулд үнсгэлжих хүүхэлдэйн киног үзүүлдэг. Паркад бэлтгэлээ хийсний дараа Ричард гэртээ ирэхэд октыг хүчирхийлэл дүртэж байна гэсэн дуудлагаар нийгмийн халамжийн газрын ажилтнууд гэрт нь ирсэн байхыг олж харна. Ричард ажилтнуудад октын бие сайн байгаа халамж боловсрал бүрэн авч байгааг нотолж харуулдаг. Эхнэр нь дараа нь хадагтай Стриклинд дээр очиж тийм дуудлага хийж тэднийг далд хэлбэрээр занал хийснийг нь эсэргүүцдэг.
Гэр бүлээрээ дараа нь Венусын өөр нэг тэмцээнд очдог боловч Серена Ричардад мэдэгдэлгүйгээр өөртөө тоглох талбай олж авч чаддаг. Өөр нэг эцэг их Ричардыг хоёр гайхалтай спортлог охинтойг нь хилж магтсны дараа л нэг юм Бренди болон охиноо олж мэддэг. Тэр Брендитэй хамт Серенагийн тоглож байгааг харахаар алхдаг. Түүнийг Венустай яг адилхан агуу гэдгийг нь мэдээж хүлээн зөвшөөрнө. Нэнси Реган үг хэлж байх зур охид бусад тоглогчдтой хамт цугларсан байлаа. Энэ үеэр Пол Ричардыг спортын агентууд болох Жорж Макартур, Лэрд Степлер нартай танилцуулдаг. Лэрд Венусын ялалтыг итгэмээргүй гэж нэрлэх хүртэл уулзалт сайн болж байсан ч Ричард үүнийг зөвхөн өнгөт арьстай охин ялж байгаа учраас л тэдэнд тэгж санагдаж байна гэж үзэн доромжлол мэт хүлээж авдаг. Лэрд, Жорж нар өөрсдөө тайлбарлахыг хичээсэн ч Ричард зүгээр л чангаар унгуулад тэднээс холтон алхдаг. Пол дараа нь энэ хэргийн талаар Ричард Бренди нартай ярилцахаар ирдэг. Учир нь Ричард Венусыг өсвөр үеийнхний тэмцээнээс гаргаж илүү мэрэгжлийн тоглогчдтой тоглохыг хүсснээ хэлв. Ричард Полыг өөрийнх нь стандартад нийцэж ажиллахгүй байна мөн охтын эрх ашигыг нэгдүгээр тавихгүй байна гэж үзсэн учраас түүнтэй харилцаагаа тасалдаг. Эхнэр нь нөхрийнхөө энэ шийдэж байгаа арга барилд нь мэдээж дургүй байдаг. Ричард дараа нь Рик Мачитэй холбогдож Венус Серена хоёрын шинэ дасгалжуулагч болгодог. Тэр тэднийг биширч Флоридад бэлтгэл хийх боломжийг олгоно. Ричард Рикийг гэр бүлээрээ тийшээ хамт нүүхийг мэдээж зөвшөөрүүлж чаддаг. Тэд бүгд тийшээ нүүдэг. Ричард охтыг хэрхэн дасгалжуулах тал дээр Рикийн ажилд даруй хөндлөнгийн оролцоо хийхийг оролддог. Хэсэг хугацаа өнгөрч Рик Венусын гаргасан амжилтаар бахархаж байгаа нь харагдана. Ричард ярилцлага өгүүлэхээр бэлтгэлээс гаргаж Серенаг Риктэй үлдээж тоглуулдаг. Ярилцлагын үеэр аав нь яриаг нь таслан Венуст тодорхой асуултууд тавьсанд нь зэмлэж түүнийг зүгээр л хүүхдэр нь байлгахыг хэлдэг. Рик дараа нь Ричардад Окленд дахь тэмцээний талаар хэлж тэнд Венусыг өрсөлдүүлж болохыг хэлсэн ч Ричард Рикийг өөрийнх нь арга ударгаар хүмүүстэй ярилцсанд сэтгэл дундуур байлаа. Рик Ричардыг ятгахыг оролцсон ч тэр үүнийг бодож үзэхэр шийддэг. Jennifer Capriata хитрхи их ачаалаасаа болж ядарсандаа ирэх тэмцээнээс хасагдсан үнэн эсхийг Ричард Рикээс асуусны дараа Jennifer Capriata харт амх хэрэгэлсэн хэрэгээр баривчлагдсан тухай мэдээг Ричард олж мэднэ. Үүний дараа Ричард гэр бүлээ бэлтгэл хийлгэхийн оронд Disney World руу авч явдаг. Тэдний гэртээ ирэхэд Рик тэднийг хүлээж яадаг. Бэлтгэлд тасланд нь Ричардтай уулзна. Ричард Рикд октоо Jennifer шиг болгохыг хүсэхгүй байгаагаа хэлдэг. Харин Рик хариуд нь Ричардыг бүх зүйлийг октын төлөө хийж байгаа мэт дүрсгэж үнэндээ зөвхөн өөрийнх нь төлөө хийж гэн гэж шүүмжлэнэ. Венус бухимдсандаа гэрээсээ гарч явдаг. Энэ нь Ричард Бренди хоёрыг галтгооны өрөөнд маргалдахад хүргэж Бренди түүнтэй зөвхөн охтынхоо төлөө хамт байгаагаа хэлдэг. Ричард шөнө Венустай хамт бэлтгэл хийдэг. Венус тэмцээнд өрсөлдөхийг хүсэж байгаагаа харин аав нь түүнийг бэлэн биш байна гэж бодож байгаагаа хэлдэг. Ричард түнд өөрийгөө жоохон хүү байхдаа нэгэн цагаан арьсд эрийн гарт санамсаргүй хүрснээс болж аав нь зогтож байхыг харах зураа өөрөө болон найзууд нь түүнийг хэрхэн зодож байсан тухай хэлж өгдөг. Тэгээд хүүхдүүдээс хизээж зугтахгүй гэж өөртөө амласан байж гэр бүлэрээ тэмцээнд оролцохоор энхүү тэд Окленд руу явлаа. Венустэй 3 сая долларын гэрээ байгуулахыг хүссэн агенттай уулзах үед гэр бүл нь шийдвэр гаргахад бэлэн биш байсан учраас агент тэдэнд тэмцээн эхлэх хүртэл энэ санал хүчин төгөлдөр байхыг хэлдэг. Ричард Рикд энэ гэрээнд эргэлзэж байгаагаа илэрхийлдэгч Рик үүнийг нь үгүйсгэж байгаа. Ричардыг галзуу солиотой гэж боддог. Венус Рикд агентуудад өөрийгөө үнэхээр хэр зэрэг сайн бэ гэдгийг харуулахыг хүсэж байгаагаа хэлдэг. Яриад дуусны дараа тэмцээн дээр түүндийг гинэт ирж гэр бүлийнхнийгээ гайхшруулна. Венус эхлээд Шон Стефордын эсрэг тоглоно. Тоглолтод ширэн өрнсөн ч Венус ялагч болж гарч ирдэг. Рик дараа нь Венусыг дэлхийн шилдэг теннисчинтэй тоглохоор болсныг нь олж мэднэ. Рик Венусыг ялна гэдэгт итгэлгүй байсан ч Ричард итгэлтэй байлаа. Дараагийн тоглолтын өмнө Ричард Серенаг цэнгэлдэх хүрээлэн рүү ширтэн зогсож байхыг олж харна. Тэр охиныхоо өөрийгөө гадна үлдсэн мэт мэдэрч байгааг мэдэж байсан ч Венус агуу тамирчин болох болно. Харин Серенаг бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч болно гэж итгэдэг тухайга хэлдэг. Том тоглолтын шөнө ирдэг. Венус үсээ шүлжээд Викариото нүрэлтэхээр талбайд гарч ирнэ. Тэр тоглолтыг хүчтэй эхлүүлсэн ч Викариог бухимдуулдаг. Завсралгаа болоход Викарио бусад бие засах өрөө орлоо гэж хэлсэн ч Венусыг зориуд үл хүндэтгсэн үйлдэл мэт хитрхи их хугацаагаар алга болчдөг. Эргэж ирэхэд Викарио тоглолтыг давмгаалж эхлэн цаашлаад Венусыг хождог. Венус дараа нь хувцас солих өрөөнд уйлдаг. Ричард Бренди хоёр түүнийг хөгжөөж энэ бол түүний хувь төгсгөл биш гэдгийг батлан харуулна. Тэднийг талбайн гадна алхан гарахад бусад залуу охид Венусыг дэмжин хашгиралдаж түүнийг өөрсдийнх нь авраг гэж харж байгааг олж мэднэ. Гэр бүл нь дээр нь Рик түүнийг бахархалтайгаар харж зогсоно. 9 сарын дараа Венус 15 наснда Reebok компанитай 12 сая долларын гэрээ байгуулж
Серена дараа нь 2 жилийн дараа Венустай хамт аялан тоглолтод нэгдсэн боловч Ричард тэдний боловсрал болон гэр бүлийг тэмцээнээс дээгүүр тавьсан хэвээр байв. 41 наснда Венус Уимблонд 5 удаа төрүүлж дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Африк-Америк гаралтай эмэгтэй болжээ. 40 наснда Серена их дуулгын 23 удаагийн авраг болж яг Ричардын таамаглаж байсанчлан теннисний түүхэнд хамгийн агуу тоглогч гэж тооцогдох болсон юм. Тийм ээ. Бидний ярьж байгаа кино бол бодит амьдралаа сэдвүүлсэн энэхүү киног та заавал бүрэн ихээр нүзээрэй. Киноны төгсгөлд Ричард Уильямс залуу Венус Серена нарыг дасгалжуулж байгаа видео бичлэг болон зургуудыг харуулснаар энэхүү кино маань төгснө. Турбо кино суугтай хамт байсан эрхэм сонсогч танд баярлалаа. Бидний санал болгож байгаа киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Дараагийн киногоор уулзтлаа. Түр баяртай.